Эхэнд Бурхан бүх зүйлийг сайн сайхнаар бүтээсэн. Тэнгэр, далай, газар ба түүний хамгийн нандин бүтээл болох хүнийг бүтээв. Эцэг хүн хүүхдүүдээ хайрладаг шиг тэр биднийг хайрладаг. Гэвч нэг л өдөр хүн төрөлхтөн Бурханаас нүүр буруулсан. Нүгэл ертөнцид орж ирснээр хүн төрөлхтөн болон Бурхан Аавын хооронд хан босож бид түүнээс холдсон билээ. Хүмүүсийн зүрх сэтгэл хоосон болж бид Бурханаас сонсож оршихуйг нь мэдрэхээ болсон. Өөрийнх нь бүтээсэн хүмүүс өөрийг нь үл тоосоор ирсэн. Тэд бусад бурхад шүтээнд мөргөж дайсагнан тэрслэн гин нүгэл үлдсээр л байгаа. Тэгсэн ч Бурхан Аав уур хилэнгээ хүмүүст гаргалгүй харин оронд нь өөрийн хүү Иесус Христийг илгээж бидний өмнөөс шийтгэхээр болсон билээ. Улмаар Иесус хүн төрөлхтнийг Бурхан Аавтай харилцах гүүрэн болж түүнтэй харилцах зам нь болсон юм. Иесус өвчтэй хүмүүсийг эдгээж нүглийг уучлж эцгийн хайрыг илчилсэн. Гэвч дэлхий түүнийг үгүйсгэн цовдлсон билээ. Тэр загалмайд хадагдахдаа өөрийн нүглийн төлөө бус харин бидний нүглийн төлөө цовдлуулсан. Тэр загалмай дээр бидний өмнөөс бүх нүгэлт өвдөлт ичхүүр бүрийг өөртөө авсан. Ингэснээр Бурхан Аав биднийг уучлж улмаар өвчин дарамт зовлонгоос ангид эрх чөлөөтэй амьдрахын тулд билээ. Бурхан Аав биднийг хайрлсан шиг Иесус биднийг маш их хайрлаж бидний төлөө амиа өгсөн. Гэвч үхэл түүнийг дийлээгүй учир нь Иесус бол Бурхан билээ. 3 дахь өдөр Иесус амилж булшин нь одоо ч гэсэн хоосон байгаа. Тэрээр нүглийн хүчийг эвдэж Бурхан Аавд буцаж очих замыг бид нарт нээж өгсөн. Одоо та хэн байх нь, юу хийсэн нь ч хамаагүй. Түүний хайр, нэгүсэл, баяр баясгалан хүлээн авах боломжтой болсон. Та Иесуст итгэж хүлээн авах үед таны нүгэл өршөөгдөж та Бурханы хүүхэд болох эрхийг авна. Өөрөөр хэлбэл Бурхан Аав мөнх амийг үнгүй авах боломжийг бид нарт бэлэг болгон өгч байгаа гэсэн үг. Энэ бол сайн мэдээ юм. Бурхан танд хайртай. Иесус таны төлөө үхээд 3 хоногийн дараа дахин амилсан. Тэр өнөөдөр амьд байгаа. Таныг зүрх сэтгэлээ нээж өөрт нь итгэж амьдралдаа оруулаасаа хэмээн зүрхний чинь үүдийг тогшин хүлээсээр л байгаа. Учир нь Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Түүнд итгэдэг хэн ч мөхөхгүй. Харин мөнх амьтаа болно. Иохан 3:16. Тиймээс цорын ганц амьд Бурхан Иесуст итгэж амьдралаа өөрчлөөрэй. Түүний хайрыг хүлээн аваарай. Иесусыг хүлээн авснаар та түүний баяр баясгалан дотор амар амгалан элбэг дэлбэг амьдралаар амьдрах болно. Бурхан таныг ивээх болтугай.